Бүгдээрээ сайн байцгаана уу? За өнөөдөр би та бүхэнтэй эзний үгээс сүнслэг өсөлтийн талаар бас мөн эзэнд үйлчлэх үйлчлэлийн талаар та бүхэнтэй би хуваалцахыг хүсэж байна. За сая бидэнд одноо маань хуучин гэрээний 1-р Самуэль номын 3-р бүлгийн 1-ээс 10-р ишлэлийг уншиж өглөө. За би дахин нэг удаа та бүгдийн өмнө чангаар уншихыг хүсэж байна. 1-р Самуэль номын 3-р бүлгийн 1-ээс 10-р ишлэл байгаа. Балчир хөвгүн Самуэль Элигийн дор эзэнд үйлчилж байв. Тэр өдрүүдэд эзний үг ховор үзэгдлүүдч цөөн байв. Нүдэн модож эхэлсэн бөгөөд сайн харж чадахгүй болсон учраас Эли өөрийнхөө газарт хэвтэж байх тэр цагт Бурхны дэнлүү хараахан унтраагүй байсан агаад Бурхны авдар орших эзний сүмд Самуэль хэвтэж байв. Эзэн Самуэлийг дуутахад би энд байна гэж тэр хэлв. Тэгээд тэр Эли рүү гүн очин та намайг дуудсан тул би энд байна гэв. Харин Эли би дуудаагүй буцаад хэвт гэсэнд Самуэль яваад хэвтэв. Эзэн дахин Самуэль гэж дуудав. Тиймээс Самуэль босож Эли рүү очин та намайг дуудсан тул би энд байна гэв. Гэвч Эли би дуудаагүй хөөмөн буцаад хэвт гэв. Самуэль эзнийг хараахан мэддэггүй эзний үгч түүнд илэрхийлэгдээгүй байжээ. Эзэн 3 дахь удаага Самуэлийг дахин дуутахад Самуэль босож Эли рүү очин та намайг дуудсан учраас би энд байна гэв. Тэгэхэд балчир хөвгүүнийг эзэн дуудаж байжээ гэдгийг ажиж мэдэв. Тиймээс Эли Самуэльд яв хэвтэж амар хэрв тэр чамайг дуудвал чи эзэн минь айлдаж харил боолтын сонсож байна гэж хариул гэв. Ингээд Самуэль явж байрандаа хэвтэв. Тэгэхэд нь эзэн ирж дэрэгдэн зогсоод урдын адил Самуэлаа гэж дуудав. Самуэль айлдаж харил боолтын сонсож байна гэвэ. Амен. Би өнөөдөр эзний үгийг сүнсээр өсөж эзэнд үйлчлэх хэмээх сэдвээр та бүхэнтэй хуваалцахыг хүсэж байна. 1-р ишлэл. Балчир хөвгүн Самуэль Элигийн доор үйлчилж байв. Тэр өдрүүдэд эзний үг ховор үзэгдлүүдч цөөн байв гэж хэлсэн байна. Тэгэхээр Самуэль гэдэг хүү бол балчир хөвгүн байжээ гэдгийг Библи бидэнд маш тодорхой хэлж байна. Энэхүү балчир хөвгүн Самуэль маань хэний дор эзэнд үйлчилж байсан бэ гэвэл Эли гэдэг хүний дор эзэнд үйлчилж байсан байна. Эли гэж хэн байсан бэ? Эли бол тухайн үеийн Израильчуудын хувьд сүнсний удирдагч байсан. Өөрөөр хэлбэл Аароны удмаас төрсөн тухайн үедээ Израилийн тахилч, тэрүүн тахилч хүн байсан байна. Эли бол Израилийн ард түмний өмнөөс Бурханд тахил өргөдөг хүн байсан. Мөн Израилийн ард түмний өмнөөс Бурханд хандан залбирдаг нэгэн байсан. Мөн Бурханд хандан залбирч, гуйж, магтаж, Бурханд өргөл тахилуудаа өргөхөөр ирсэн Израилийн ард түмэнд хэрхэн зөв тахилыг өргөх ёстой вэ гэдгийг заадаг хүн нь Эли байсан байна. Тэгэхээр Эли бол тухайн үеийн Израилийн ард түмний сүнсний удирдагч байж байна. Тухайн үеийн Израилийн ард түмэн бол хаангүй байсан байна. Израильд хаан гэж тухайн үед байгаагүй. Бурхан өөрийнхөө тосолсон удирдагчдаар Израилийн ард түмнийг удирдуулж захируулдаг байсан ийм цаг үе байгаа. Харин Израилийн эргэн тойрны ард түмнүүд бол бүгд өөрийн гэсэн хаантай байсан бол Израиль ганцаараа хаангүй байсан. Учир нь Бурхан өөрөө Израилийн хаан байжээ. Ингээд Бурхан өөрийнхөө тосолсон тэр хүнээр дамжуулан Израилийн ард түмнийг удирдах, Израилийн ард түмнийг ивэн өрөөж бас үгээ хэлдэг байсан байна. Тэгэхээр тухайн үеийн Израильчуудын хувьд хамгийн чухал удирдагч нь бол Эли байлаа. За тэрхүү сүнслэг удирдагч Элигийн дор балчир хөвгүн Самуэль Бурханд хэрхэн үйлчлэхийг сурж исэн байна. Бас мөн Бурханы замаар хэрхэн явахыг сурж исэн байна. Бас Бурханы тухай сурж мэдчихсэн байна. Мөн Бурханы сүмд хүн яаж үйлчлдэг юм бэ гэдгийг Элигийн жишээнээс Самуэль харж сурж исэн байна. Эли бол бяцхан хөвгүн байсан. Түүний ээж нь хүүхэд төрүүлдэггүй хүүсэр эмэгтэй байхдаа Бурханы өмнө андгаа тангараг тавин залбирсан байдаг. Эзэн минь та намайг хүүхэдтэй болгож өгвөл би тэр хүүхдийг танд зориулах болно гэж залбирсан. Ингээд олон жил үр хүүхдгүй явсан тэр эмэгтэй Бурханаар эвээгдээд үр хүүхдтэй болоод хүүгээ Самуэль гэж нэрлээд Бурханд амласныхаа дагуу хүүгээ эзний сүмд үйлчлүүлэхээр авчирч өгсөн байна. Ингээд балчир насандаа Самуэль ээж аваасаа тусдаа амьдрах болсон. Өөрөөр хэлбэл Бурханы сүмд амьдраад тухайн үеийн Израилийн сүнсний удирдагч Элигийн шав болоод Элигийн гар дор хүмүүжиж өсөж өндөсөн гэж ойлгож байна. За харамсалтай тэр цаг үеийг энэ 1-р ишлэл маш тодорхой
нэг үгүй хідэн үгээр тодорхойлж хэлсэн нь юу вэ гэвэл тэр өдрүүдэд эзний үг ховор үзэгдлүүд ч цөөн байгаа гэж хэлсэн байна. Сүнсний хувьд хуурай цаг үе байсан. Тэр үед эзний үзэгдлүүд ховор, эзний үг цөөн илэрхийлэгдэжсэн тийм цаг үе байсан. Тэгэхээр Израилийн ард түмэн Бурхны үзэгдлүүдээр дутагдчихсэн тэр цаг үе байсан. Израилийн ард түмэн эзний үгийг сонсож мэддэггүй тийм цаг үе байсан ба. Тэгэхээр тухайн цаг үе бол израильчуудын хувьд бол сүнсний хувьд үнэхээр хуурай, ангамл, Монголын нэг 4-5 сар шиг тийм ээ. Нэг шороо шуураад, нэг бороо орчоосоо гэсэн нэг тийм ээ. Тэгээ нэг жоохон хөдөө гараад явхаар л одоо юу гэдгийг ингээл шороо бүргээл нэг газар нэг ангацсан, нэг цас хайлтсан, нөгөө 3 сар цас хайлтсан. Тэгээ нэг хэсэг ногоо нэг анхны цасны хайлалтаар өвөл буусан цасны хайлалтаар нэг хэсэг ногоо нэг жоохон соёолоод ургацсан. Гэхдээ дээрээс нэмээд бороо дутагдсан учраас нөөх нь цаашаа ургаагүй. Тэгээ нэг мал хонор нь өвс ногоо дутагдсан. Нэг юм ангамл үе байдаг да Монголын. Нэг юм хаврын нэг юм хуурай шороо борогсон нэг юм үе байдаг да. Бороо ороосоо гэл. Сүнсний хувьд Израиль улс, Израиль үндэстэн тухайд яг юм байсан. Өөрөөр хэлбэл ариун сүнс байхгүй. Бурхны үг байхгүй. Бурхны илчлэлт, илэрхийлэлт байхгүй. Яг ийм цангачсан ийм үе байсан. Ийм үед яагаад Бурхан үгээ хэлэхгүй байсан юм? Яагаад сүнсний хувьд ийм хуурай үе байсан юм? Яагаад гэвэл Израилийн сүнсний удирдагч болох Илигийн гэр бүл харамсалтай завхарцсан гэр бүл байсан маа. Или өөрөө хэдийгээр эзэнд хайртай, эзэнд үйлчилж байгаа эзний одоо зарц хэдий ч түүний 2 хүү Бурхны өмнө үнэхээр тэслүү 2 залуу байсан маа. Аавыгаа дагаад эзэнд үйлчилдэг байсан. Аавыгаа дагаад сүмд эзэнд тахил өргөх тэр ариун үйлчлэлийг хийдэг байсан боловч энэ 2 залуу үнэхээр завхай залуучууд байсан. Яагаад гэвэл тэр сүмийн үүдэнд үйлчилдэг эмэгтэйчүүдтэй ээлж дараалан завхаардаг байсан. За түүгээр зогсохгүй энэ залуучууд эзний тахилд зогсгүй хандчихсан байна. Яагаад гэвэл хүмүүс Бурханд тахил өргөхөөр авчирж хахад тэр тахилаас нь энэ 2 залуу шууд тарганыг нь өөртөө сонгож авдаг байсан. Шууд өөртөө төрүүлж шилж авдаг байсан. Гэтэл Израильчуудад өгсөн тахилын хууль гэж байсан шүү дээ. Яг энэ зүйлийг нь Бурханд зориулсан шатаагаад энэ зүйлийг нь хүмүүс өөрсөндөө авах ёстой. Эсвэл одоо бусдад тараах ёстой гэсэн ийм хууль байхад тэр хуулийг ерөөсөө хэрэгжүүлдэггүй байсан. Тийм учраас Или өөрөө асуудалгүй байсан ч гэсэн Илигийн 2 хүү бол энэ гэр бүлийг үнэхээр завхруулсан. Энээс болоод Илигийн гэр бүл сүнсний хувьд бол Израилийн сүнсний удирдагч байж тэнцэхгүй байсан ба. Өөрөөр хэлбэл Бурхны тослогоо Илигийн гэр бүл дээр байхгүйсэн. Бурхан өөрийн хүнийг, өөрийн удирдагчийг, өөрийн сүнсний удирдагчийг тосолж ариун сүнсээ тэр хүний дээр байлгадаг атал энэ гэр бүл эзэн дуулуургүй байсан учраас энэ гэр бүл эзний өмнө гим нүглүүдийг үйлдэж буруу муу амьдарч исэн учраас Бурхан тослогоо энэ гэр бүлээс авцсан байсан. Яг Саул хаан шиг. Бид нар энэний дараагийн номон дээрээс үзэх юм бол Саул хааны тухай гардаг. Саул хаан бол Бурханаар тослогдсон ариун сүнсээр дүүрэн Бурханаар сонгогдсон эвээгцэн хаан байсан боловч он жил удах тусам Саул хаан Бурханд дуулуургүй загнаж эхэлсэн ба. Бурханы үгийг даахгүй байсан байгаа. Бурханы өмнө ёрын муу зүйлсүүдийг хийж эхэлсэн байгаа. Ийм учраас Бурхан Саул хаанаас өөрийн тослогоог аваад Давид дээр өгсөн шиг. Илигийн гэр бүл дээр Бурханы тослогоо байхгүйсэн. Тийм учраас удирдагч нь Бурханы тослогоо байхгүй учраас тухайн ард түмэн Бурханы үгээр цангаж ирсэн. Сэргэлт байхгүй. Сүнсний дүүргэлт байхгүй. Хүч чадал байхгүй. Бурханы оршихуй байхгүй. Сүнсний хувьд юм хуурай байсан байна. Өнөөдөр эзнэр дуудагдсан хүмүүс бид, өнөөдөр эзэнд үйлчилж байгаа хүмүүс бид эзний өмнө буруу амьдрах аваас бид бас тослогоогоо алдах боломжтой. Мэдээж гэмгүй хүн гэж байхгүй шүү дээ. Алддаггүй хүн гэж байхгүй шүү дээ. Та алдаж болно. Та соригдож болно. Та унсан байж болно. Харин бид гэмшээд эзний хүсэл юу болохыг ойлгоод эзний хүсэлд өөрийгөө зориулж байгаа цагт эзэн биднийг шинчилдэг. Эзэн биднийг ивэдэг. Эзэн биднийг өршөөдөг. Эзэн биднийг ивэдэг. Харамсалтай нь Илигийн гэр бүл гэмшгүйгээр явж байгаа. Үргэлжлүүлэн бозар муу зүйлээ үргэлжлүүлэн хийсээр явж байгаа. Энэ байдал удаан хугацааны туршид давтагдсан байгаа. Иннээс болж эзэн Илигийн гэр бүл дээр байсан өөрийн тослогоо, өөрийн нэгүслийг авсан байна. Өнөөдөр ч гэсэн эзний хүмүүс удаан хугацааны туршид Бурханд дуулуургүй буруу амьдралаар амьдрах аваас эзний нэгүсэл тэр хүнээс байхгүй болдог. Тэр хүн өөрөө тэр
буруу амьдрсныхаа горыг өөрөө амьдралдаа амсаж золж шаналж эхэлдэг. Харин эргээд эзэн дээр гимшин ирэх үед, эргээд эзний дуу хоолойг сонсож эзэн дуулууртаагаар амьдарч эхлэх тэр үед Бурхан тэр хүмүүсийг мэдээж өршөөн уучилж бас ивэхэд бэлэн байдаг шүү. Харамсалтай нь энэ цаг үед Эли тийм байж чадсангүй. Хэдийгээр Эли өөрөө зүгээр байсан ч түүний хоёр хүү сүмийг завхруулж ирсэн. Түүний хоёр хүү Бурханы хуулийг уландаа гიშж ирсэн. Түүний хоёр хүү тэр ариун тахлын ёслолыг бол үнэхээр бузартуулж ирсэн байна. Ийм учраас Бурхан энэ гэр бүлийн эсрэг бол үнэхээр ууртай байсан. Библиэлд хэлэхдээ Бурхан бол хайр инэрлэр дүүрэн уурлахтаа удаан гэж хэлсэн байдаг. Эзэн биднийг нэг хоёр алдаа гарган готл юу юугүй жавчаа ичдэг эзэн бол бас биш юм аа. Хяргаа ичдэг эзэн бас биш юм аа. Тийм ээ? Нэг юм амар багш нар байдаг ш нэг жоохон алдаа гаргад Есүс толгороо укастахад билэн тийм ээ? Ерөөс амар хүмүүс байдаг та нэг ерөөс ингээл жоохон алдаа гаргал баг гол гайдаг тийм хүмүүс байдаг. Тэгээ эзэн бол мэдээж тийм биш гэж хэлсэн. Хүн алддаг, гим хийдэг. Тэгтээ тэр хүн гимшээд эзний өмнө ирэх ёстой. Тэгхгүйгээр үргэлжлүүлэн явж байгаа цагт бол эзэн яах вэ? Харамсалтайгаар тэр хүнийг сахилгажуулдаг байна. Элигийн гэр бүл ийм л байсан. Тийм учраас энэ цаг үед тослогоо Балчир хөвгүн Самуилийн дээр ирж байгаа. Өөрөөр хэлбэл Бурхан Элитэй харьцахгүйгээр Самуильтай харьцаж байгаа. Тэгээд Самуильд чи энэ хүмүүст миний үгийг дамжуул гэж хэлж байгаа. Ингээ Балчир хөвгүн Самуилаар дамжуулаад Бурхан настай Элид Балчир хөвгүнээр тэгээ 8 настай Балчираас 80 настай хөгшин борол гэж ярьдаг шиг тийм ээ. 8 настай Балчираар 80 настай хөгшинд үгээ хэлж байгаа Бурхан. Яагаад өдөр 80 настай хөгшин чинь Бурханыг өөрөө дагахгүй шүү дээ. Хичнээн туршлагатай мөртлөө, хичнээн мэдлэгтэй мөртлөөсөө өөрөө эзний өмнө буруу амьдарч штэ. Ийм үед эзэн яах вэ? Хад чулуунаас би Авраамийн үр удмыг бүтээж чадна гэж хэлсэн шиг тийм ээ Балчир хөвгүн Самуильд Бурхан ирээд үгээ хэлээд Самуилаар дамжуулан яаж яах гэхээр энэ Израилийн удирдагчийн гэр бүлд үгээ хэлж байгаа. За ингэж үгээ хэлхийн тулд Бурхан Самуилыг шүн унтчихт нь дуудсан ба. Яг хүний дуу хоолойгоор дуудсан ба. Самуил гэж дуудсан. Самуил өөрийг нь багш нь дуудаж янда гэж бодоод босоод гүйжчихэд багш дээр очиод би энд байна та намайг дуудсан уу гэж асуусан. Тэгвэл чи Эли гайхаа юу? Би чамд дуудаагүй. Яв. Унт. Самуил гэж юу өрөндөө ороод дахиад унтсан. Дахиад Самуил гэж дуудсан. Самуил дахиад өөрийг нь багш нь дуудаж чинь гэж бодоод яах гэсэн бол нуруугаа бариулах гэсэн болоо хөлөө бариулах гэсэн болоо жоо нуруунд дэрийг гიშгүүлэх гэсэн болоо яах гэсэн бол тий. Мас нуруу би нэг үгээр шүн бэлгээ нааш аавах нуруу байж чадах гэдэг шиг тий. Тэг яах гэж дуудсан ямар ч байсан Эли дээр явж чад. Би энд байна. Та намайг дуудсан уу? Би чамд дуудаагүй. Яв унт. Хоёр дахь давтагч. Самуил очиод дахиад унтчихсан чинь дахиад Самуил гэж дуудчих. Гурав дахь давтагч байгаа. Самуил дахиад багшийнхаа өмнө очиод өөрийг нь Бурхан дуудаад байна гэж мэдэхгүй шүү дээ. Яг л энэ мөчийг хүртэл Самуил нүрээрээ Бурхантай харьцаж үзээгүйсэн байхгүй. Тийм учраас Бурхантай харилцах туршлага түүнд байхгүйсэн байна. Тэгэхээр өөрийг нь нөгөө багш нь дуудаад байна гэж ойлгосон. Тэгээд багш нарыг дахиж 3 дахь явж чад би энд байна гэж хэлсэн чинь одоо Эли нэг ойлгодог. Бурхан энэ хүүхдэд үгээ хэлэх гээд байгаа юм шиг байна гэж. Яагаад гэвэл туршлагатай хүн одоо мэдж байгаа байхгүй. Тэгээ одоо зааж өгч байна. Багшийн шавьдаа зааж өгч байна. Юу гэвэл дахиад сонсвол би энд байна эзэн минь гэж хэлээрэй гэж. За яв. Тэгээ Самуил өрөөндөө ороод унтсан. Эзэн сүнсээрээ хажууд нэр зогсоод Самуил гэж дуудсан. Яг тэр үед одоо Самуил заалгацсан байгаа тий. Заалгацсан байгаа. Тийм ээ Бурхантай яаж харилцах уу гэдгийг багшаараа заалгацсан. Итгэлийн анхаарч нэгчээ сурцсан байгаа учраас одоо яаж юм тэгэхээр яг багшаа яснаар би энд байна эзэн минь айлтж хайрл гэж хэлж байгаа. Ингээд 10 дугаар ишлэлээс цааш нь уншвал бид нар 10 хүртэл уншсан шүү дээ. Харин 10-аас цааш нь уншвал Бурхан Самуильд үгээ хэлж байгаа тухай бид нар уншина. За ингээд Самуил Бурхантай харилцаж эхэлсэн. Бурхантай харилцаж эхэлсэн энэ цагаас эхлээд Самуил үнэхээр өсөж эхэлсэн байна. Үнэхээр сүнсний хувьд бол хүчрхэг Бурханы хүн болж өөрчлөгдсөн байна. Одоо бүгдээрээ хамт өөр нэг ишлэлийг харъя да. Та нар хууц сэргээд яг энэ 1-р Самуилийн 3-р бүлгийнхаа
19-с 21 дугаар ишлэлийг бүгд харцгаая. 19-с 21 дугаар ишлэлийг харъя. Одоо хэсэг хугацааны дараа Самуэль ямар хүн болж өөрчлөгдсөнийг одоо уншия. Самуэлийг өсөж ториноход эзэн түүнтэй хамт байж түүний үгнээс нэгэн ч хөсөр хаягдсангүй. Хөсөр хаягдсангүй гэдэг нь Самуэлээр дамжуулан иш үзүүлэгдсэн бүх үг биелсэн гэсэн утгатай. Самуэлийг эзний иш үзүүлэгч мөн болохыг Данаас Бершеба хүртэлх Израиль даяар мэдв. Дан гэдэг нь Израилийн хойд цэг, Бершеба гэдэг нь өмнөд цэгийг хэлж байгаа. За, эзэн Шилод үзэгдэж байсан бөгөөд Шилод өөрийнхөө үгээр өөрийгөө Самуэльд илчилсэн юм. Одоо 4-р бүлгийн 1-р ишлэл. Ийхүү Самуэлийн үг Израиль даяар тархав гэж хэлсэн. За, энэ бол хожим одоо Самуэлийн амьдралыг дүгнж хэлсэн одоо үг байгаа шүү. Энэ үг. Тэгэхээр энэ 19-с 24-р бүлгийн 1-р ишлэл хүртэл уншсан бид нар энэ хэсэг багц ишлэл мөн 3-р бүлгийн 1-ээс 10-р ишлэл энэ багц ишлэл хоёрын хооронд олон жил байгаа. Тэгээд эцэст нь энэ номыг бичсэн хүн Самуэль ямар хүн байсан бэ гэдгийг хожим дүгнэж бичиж байгаа. Өөрөөр хэлбэл Самуэлээр дамжуулан иш үзүүлэгдсэн нэг ч үг хөсөр хаягдаагүй буюу Бурхан айлцсан бүх үгээ биелүүлсэн. Энийг Израиль харсан. Тийм учраас Самуэлийг бол Данаас Бершеба хүртэл тийм ээ. Израиль ийм сунаж тогтсон ийм манай Монгол бол ийм хөндлөнгөөрөө ийм сунаж тогтсон улс бол Израилийн газар нутаг бол ийм дээрээсээ доошоо ийм босоо ийм сунаж тогтсон улс учраас яаж юм дээрээс нь доошоо хэлж шít хойд цэгээс өмнөд цэг хүртэл бүх Израиль Самуэлийг иш үзүүлэгч гэж мэдэж авсан. Үр жимсээр нь таньж мэдсэн гэж. За ингээд Самуэль өсөж тойронсон эзэн түүнтэй хамт байсан. Түүний айлцсан үгнээс нэгэн ч хөсөр хаягдаагүй буюу Бурхан бүх үгээ биелүүлсэн. Ингээд Данаас Бершеба хүртэл бүх хүн Самуэлийг бол эзний иш үзүүлэгч, сүнсний удирдагч гэж хүлээн зөвшөөрсөн ба. За ингээд Илигийн гэр бүл дээр байсан тэр тослогоо Самуэль дээр ирж Илигийн гэр бүл сүнсний удирдагчийн хэмжээнд байж чадахгүй байсан учраас Бурхан Самуэлийг өөрийн одоо хончин болгож, Израилийн ард түмний хончин болгож, Израилийн ард түмний захирагч болгож, Израилийн ард түмэнд өөрийн үгийг айлдах, өөрийнхөө зэвсэг болгож сонгож, түүнийг тосолж, түүнийг өнгөлж, түүнийг зүлгэж, түүнийг Израилийн ард түмний төлөө босгосон, ашигласан, хэрэгэлсэн байна. Ингээд Самуэль бол эзний алдартай иш үзүүлэгч болж өөрчлөгдөж, бас өсөж, төлөвшөж эхэлсэн байна. Энэ юунаас эхэлсэн бэ гэвэл яг л энэ 3 дугаар бүлгийн 1-ээс 10 дугаар ишлэлдэр хэлж байгаа Бурхан тэр шөнө Самуэльтай уулзсан тэр уулзалтаас эхэлсэн байна. Бидний амьдралын өөрчлөлт юунаас эхэлдгийг та мэдэх үү? Бид Бурхантай уулзах үеэс эхэлдэг. Бид Бурханыг амьдралаараа амсаж мэдэх тэр цаг үеэс эхлэн бидний зүрх сэтгэл өөрчлөгддөг. Бидний амьдрал өөрчлөгддөг. Тэр үеэс эхлээд бид бусдад үйлчилж эхэлдэг. Тэр үеэс эхлээд бидний зан чанар өөрчлөгдөж эхэлдэг. Бид эзний хүрэлтийг зүрхэндээ мэдэрсэн тэр үеэс бид эзний хайрыг бие махбодон дээр зүрх сэтгэл дээр амьдралдаа яг боддоор амсаж мэдэрсэн тэр цаг үеэс эхлээд бидний амьдрал гайхалтайгаар өөрчлөгдөж бид үнэхээр эзэн дотор өсөж бид бас мөн бусдын төлөө үйлчилж эхэлдэг. Тэгэхээр би өнөөдөр та бүгдийг сүнсээр өсөж эзэнд үйлчилцгээе гэж уриалмаар байна. Юу вэ гэвэл бид яаж сүнсээр өсөх вэ? Самуэль, Балчир Самуэль яг Илигийн дор үйлчилж явах тэр хугацаанд эзэнтэй тэр шөнө уулзах тэр цагийг хүртэл Самуэлийн сүнсний өсөлт зүгээр иймэрхүү байдлаар явж исэн. Илигийн хийгснийг хийгээл явж исэн цуглаан дотроо, сүм дотроо тийм ээ. За өглөө болж н хаалга нээгээрээ Самуэль, орой болж н хаалга хаагаараа Самуэль тэр дингийн тос дуусч шүү. Тэр дингүүд унтрах гэдэг шүү. Чи юу яа шүү? Динги асаа шүү. За багшаа. За шалааныг угаачих. За нэг иймэрхүү юм хийгээл гүйжсэн. Ерөнхийдөө бол эзэнд үйлчилж байгаа л да. Мэдээж ерөнхийдөө эдний сүм дотор байгаа. Ерөнхийдөө бол өөрийгөө эзэнд үйлчилж байгаа гэж бол ойлгож ирсэн Самуэль. Тэгээд ерөнхийдөө ингээл багшаагаа хэлсний дагуу хийдэг юмаа хийгээл явж ирсэн байна. Гэхдээ яг хувь хүнийхээ хувьд Бурхантай яг хувьчлан уулзсан тохиолдол бол Самуэлийн хувьд л хараахан байгаагүй. Өнөөдөр эзний цуглаан дотор ч гэсэн олон ийм одоо төвшөнд явж байгаа итгэгч нар байдаг тийм ээ. Ямар ч гэсэн цуглаандаа явдаг, өргөлөө өргөдөг тийм ээ. За цуглаанд хэрэгцээтэй зүйл дээр нь үйлчилдэг тийм ээ. За тэгээд одоо юу гэдэг ингээд пастрын зааж байгаа хэлж байгаагийн дагуу за амен гэж ингээл явж идэг тийм ээ. Тэгвэл би өнөөдөр та бүгдийг юунд уриалгах юм бэ гэхээр бид Бурхантай харилцах шин төвшөнд бидний сүнсний амьдрал гарах ёстой гэдгийг би та бүхэнд уриалгах юм аа. Та зүгээр энд ирээд нэг эвэл авах төдийхнөр явах биш тийм ээ. Та энд ирээд одоо юу гэдгийг зүгээр нэг менежментийн хувьд нэг ажилд оролцоод ингээд явах төдийхнөр биш.
Яа эн чин сайн мөн, эн чин суур багхгүй юу? Одоо энэ дээр нэмээд дараагийн шат руу бид өсөх ёстой. Юу гэвэл Самуэль эзэнтэй харилцаж эхэлснээс хойш эзний улам илүү таньж мэдэж эзэн дотор сүнсээр өсөж түүний үгийг дамжуулдаг нэгэн болсон шиг та ч гэсэн эзэн дотор өсөж эзний үгийг сонсож Бурхан таны амьдралд юу хийж байгааг ойлгодог, Бурханы өмнө залбирдаг, түүний үгийг зүр сэтгэлдээ мэдэрдэг, түүний үгээр амьдрдаг, түүгээр өссөн дагалдагч та болж өөрчлөгдөх ёстой. Тийм ээ. Тэр зарим хүмүүс цуглаанд ирээд хэсэг хугацаанд ингэж явж яснаа айгүй хурдан хугацаанд яг Самуэлийн хэмжээнд ингээд өсөөд үнэхээр эзнийг ингээд бүр амьдралаараа амсаж мэдрээд явцдаг хүмүүс байдаг. Гэтэл зарим хүмүүсийн хувьд цуглаанд ирээд олон жилийн туршид явж байгаа ч гэсэн ерөнхийдөө нөгөө нэг Бурхантай уулзахаас өмнөх Самуэлийн төвшин дээрээ ингээд одоо энэ чигээрээ яваад идэх хүмүүс бас байдаг баг. Тэгээ би та бүгдийг итгэлээр өсөөсэй. Сүнсээр өсөөсэй гэж ятгамаар байна өнөөдөр. Сүнсээр өсөх зорилт та өөртөө тавих ёстой. Итгэгч хүнд зориг байх ёстой. Бид нар бүгдээрээ л амьдралдаа зориг тээж амьдарч байгаа. Тийм үү? Хүүхдээ нэг сайн хүн болох чи, нэг орон байртай болчих одоо яадаг бизнесээ нэг амжилтанд хүрэх чи гэдэг янз янзын зорилгын төлөө явж байгаа. Гэхдээ нэг зориг танд бас байх ёстой. Тэр юуг бол та итгэгч хүнийхээ хувьд, та Христ итгэгч хүнийхээ хувьд, та сүнслэг Бурханд итгэдэг та сүнслэг хүнийхээ хувьд, та сүнсээр дахин төрсөн хүнийхээ хувьд би сүнсээр өсөё гэдэг зорилгыг өөртөө тавих ёстой байхгүй юу? Тийм ээ? Бид нар олон зорилго амьдралдаа тавьж байгаа шүү дээ. Гэхдээ тэр бүх зорилгууд бол байж болно. Тийм тэрний төлөө бид нар бүгдээрээ залбираа явж байгаа. Амжилттай бизнесмен болон эсвэл сургуулаа сайн төгсөн, эсвэл компани байгуулъя, эсвэл одоо ингээд хийх янз янзын зорилгууд байгаа. Гэхдээ бид бүхэнд нийтлэг нэг зорилго байх ёстой нь юу гэвэл хүн болгон сүнсээр өсөх ёстой гэдэг зорилго дотор бид хөтлөгдөн явах ёстой. Амен. Тэгээд Самуэль эзэнтэй уулзсан уулзснараа сүнсээр өссөн шиг бид ч гэсэн эзэнтэй харилцаагаараа дамжуулан сүнсээр өсөх ёстой. Та асууж иж магадгүй. Тэгвэл би яаж сүнсээр өсөх юм бэ гэж. Би танд хэлмээр байна. Өнөөдөр Самуэлийн энэ Библи одоо багц ишлэлийн одоо утга санаан дээр би өнөөдөр танд эзний үгийг хуваалцаж байна. Юу гэвэл та эзэнтэй харилцаж эхлэхээс нааш, та эзэнтэй хувьчлан харилцаж эхлэхээс нааш та өсөхгүй. Та зүгээр ингээд нэг маасан дундаа, нийтэн дундаа нэг цуглаанд явснараа сүнсээр өсчдөг юм аа. Та яг өөрөө цаг гарган эзэнтэй залбирч эхлэх тэр цагаас, өөрөө цаг гарган түүний үгийг сонсож эхлэх тэр цагаас эхлэн та эзэн дотор сүнсээр өсөж эхэлнэ. Самуэль яг тэгж л өссөн ба. Тэгэхээр би та бүгдийг үнэхээр эзний нүүр царайг ирж хайдаг тийм итгэгч нар болоосай. Сүнсээр өссөн итгэгч нар болоосай. Бурхны хүрэлтийг мэдэрсэн итгэгч нар болоосай гэж хүсэж байна. Тэгээ Бурхан яг таны амьдралд хүрж байгаа гэдгийг залбирал дотроо Библи уншихдаа чимээгүй цагаараа Бурхантай ховшлон харилцах тэр харилцаагаараа та яг мэдэх үедээ та үнэхээр өөрчлөгдөж эхэлдэг. Би өнгөрсөн 7 хоногт өөрчлөлт Монголын Жага пастортай уулзаа сууж байсан. Тэгээ Жага пастор маш их ирч хүчтэй пастор тэр хүн. Тэгээ заримдаа үнэхээр биеийн өвдөн даралтан нэгсэн, толгоо нь өвдөн, нүдэн бүрлжсэн ингээд надаас ахмад хүн. Тэгээд заримдаа биеийн өвдөн. Тэгээ хэдчтэй биеийн өвдөжсэн ч гэсэн маш их гал халуун хүсэл эрмэлзэлтэйгээр цуглааныхаа ажлыг хийгээл. Янз бүрийн олон санаануудтай. Энийг ингэчээ, тэрийг тэгчээ гэл ингээл тэр олон санаагаараа ерөөсөө ингээд итгэгчдийгээ ажилтаа болгоод л одоо ерөөсөө ингээл маш их тийм одоо онцлогтой хүн. Тэгээ би түүнтэй уулзаа сууж байхдаа таны энэ их ирч хүч хаанаасаа гардаг байна гэж. Би таны оронд байсан бол баг сэнсрээд унтсан баха үдээд. Энэ их ирч хүч хаанаасаа гардаг байна. Яаж та ийм байдг юм бэ гэж. Ингээд би чинь өвдөд ийм байгаад байгаа юм хүртлээ гэж. Тэгээ Жага пастор надад нэг зүйлийг хэлсэн. Юу гэхээр Бурхны хүрэлт гэж нэг юм байна. Төгөлтөр пастраа гэж. Би бол ээж аавгүй өссөн бүтэн өмчин хүүхдээ. Би ах эгчийн гар дээр өссөн. Мэдээж би өсөж цангаж бол өсөөгүй. Гэхдээ би ээж аавын хайраар бол би дутаж өссөн. Надад хайр гэдэг юм бол үнэхээр тэр эцэг эхийн хайр гэдэг юм бол миний амьдралд бол үнэхээр дотоо байсан. Хэдийгээр өмсөж зүх, идэж уух надад байсан ч гэсэн. Би Христэд итгээд эхнэрийгээ дагаад анх цуглаанд ирэх тэр үед би эзэн дотор өсөж эхэлсэн. Би өсөж эхлэхдээ би юу мэдэрсэн бэ гэвэл тэнд хүмүүс намайг хайрлаж байгааг би мэдэрсэн юм аа. Тэр хайр намайг эзний өмнө бүр уйлахад хүргэсэн юм аа. Ийм хайр байдгийн байна гэдгийг би мэдэрсэн тэндээс. Тэгээд энэ Бурхны хайрын энэ хүрэлт намайг өнөөдөр хүмүүсийг хайрлахад хүргэдэг юм аа. Өнөөдөр намайг юунаас ч одоо юу ч намайг зогсоож чадахгүйгээр би эзний төлөө ийм их хэрч хүчтэйгээр үйлчлэхэд энэ намайг хүргэсэн юм аа гэж. Ингэж ярьчихсан маа. Тэгэхээр эзэнтэй уулзсан хүн.
Тийм ээ? Бусдыг эзэн рүү дагуулдаг байгаа. Та эзэнтэй уулзсноо. Самуэль шиг. Тийм ээ? Та эзнээс залбирч та эзний дуу хоолойг сонсдог. Самуэль шиг. Сүнсээр өсөж эзэнд үйлчлцгээе. Тийм ээ? Заримдаа хүмүүсээс шаардаад юм гардаггүй. Яагаад? Самуэль шиг эзэнтэй уулзаж үзээгүй учраас. Тэгээд бид эзэнтэй уулзах нь чухал. Самуэлийг эзэн дуудсан. Самуэлаа гэж дуудсан. Самуэль мэдээгүй. Дахиад Самуэлаа гэж дуудсан. Самуэль мэдээгүй. Тэгээд эрентэй адилхан бид нар мэддэггүй бас эзэн намайг дуудаад байгаа гэх. Энэ сууж байгаа хүн болгоныг л эзэн дуудаж байгаа. Энд байгаа хүн болгонд л эзэн өөрийн үгийг хэлхийг хүсэж байгаа. Энд байгаа хүн болгонд л эзэн зориулсан төлөвлөгөө эзэн танд зориулсан төлөвлөгөө хүн болгонд байгаа. Эзэн хүн болгонд хандаж өөрийн сүнсээр таныг дуудаж байдаг, танд хэлж байдаг. Харамсалтай нь бид тэрийг мэддэггүй. Бид тэрийг хорвоогийн дуу хоолойтой хольж ойлгодог заримдаа. Самуэль тэр эзний дуу хоолойг бол зүгээр нөгөө багш нь л өөрийг нь дуудаад байна гэж ойлгож ирсэн шиг. Бид нар заримдаа эзний бидний амьдралд хүрээд байгаа тэр хүрэлтийг бид нар мэддэггүй. Бид нар хорвоогийн хамаг ямтайгаа холилдцоо явж байгаа учраас бид нар тэрийг заримдаа ялгаж салгаж чаддаггүй. Харин би танд хэлье. Та залбираад эзэн минь та миний амьдрал яг өөрийнхөө төлөвлөгөөг биелүүлээч. Би яг таны хүслээр байгаа амьдрмаар байна. Залбирх юм бол та түүний дуу хоолойг ялгаж мэдэх болно. Эзэнний дуу хоолойг бид хэрхэн сонсох вэ? Эзэн бидэнд хандан ярьдаг уу? Самуэльд хандан ярьсан шиг. Эзэн бидэнд хандан ярьдаг уу? Яг хүний дуу хоолойгоор чихэн сонсогдохоор хөөе төгөлдрөө гэж ярихгүй л дээ. Гэхдээ эзэн бидэнд хандан ярьдаг. Эзний хүсэл биднэрүү чиглэн цохилсоор байдаг. Түүний дуу хоолой бидний зүрх сэтгэлийн үе таалгыг тогтсоор байдаг. Харамсалтай нь бид энэ дэлхийн түмэн түчигнэн дотор тэр тогших чимээг бид нар олж сонсдоггүй өөрсдөө. Яагаад гэвэл бид нар бусад юмд дэндүүх анхаарал хандуулдаг. Бид нар бусад юмд дэндүүх цагийг бид нар зориулдаг. Бусад юмнаас бид нар дэндүүх кайф авдаг учраас тэр кайфанд маань эзний дуу хоолой дарагдчихдаг заримдаа. Тийм учраас бурхан надад ярихгүй байгаа юм шиг санагдаад байдаг. Бурхан пасторт хандаж ярьдаг юм шиг. Эсвэл бурхан амар сүнслэг хүндэл хандаж ярьдаг юм шиг. За би ми бол яах вэ зүгээр ингэсгээд явж байгаа болоо гэж. Үгүй бурхан таныг хараад тэгж хэлэхгүй ш. Чи бол тэгээ байжээ наана. Тийм ээ? Би энэ хүнтэй л ярьд гэж. Бурхан хүн биднийг харахтаа бурхан ингэж ялгаж харцдаг гэж юу? Үгүй. Би энд итгэдэггүй. Яагаад гэвэл бурхан хүн болгонд хандаж харьцдаг. Яагаад гэвэл бурхан хүн болгоныг өөрийнхөө өмнө хонцгой гэж бурхан өөрөө итгэдэг. Бурхан өөрөө тэгж Библиэлд ч хэлсэн байгаа. Бурхан энд байгаа хүн болгоныг энэ дэлхийд тахилж байгаасаа гэж дуудсан. Самуэль бол тахилж байсан шүү дээ. Бурхан энд байгаа хүн болгоныг энэ дэлхийд өөрийг нь гэрчлэх гэрчнэр байгаасаа гэж хүсдэг. Тийм учраас энэ сууж байгаа хүн болгон эзний хувьд онцгой. Харин бид өөрсдөө тэгж боддог. Бас бурхан надад онцгой үг хэлнэ гэж итгэдэг. Бурхан миний амьдралд онцгойгоор ажиллаа хийнэ гэж бид боддоггүй байгаа нь бидний алдаа болдог. Энэ маань бурханаас ирж байгаа тэр долгионыг сармагжуулдаг. Тийм ээ? Тэр Wi-Fi барихгүй байдаг. Энийг бид нар ойлгох хэрэгтэй. Эзэн бидэнд өнөөдөр 3 янзаар дамжуулан үгээ хэлж бурхан өөрийнхөө дуу хоолойг Самуэль сонсгосон шиг бидэнд бурхан үгээ дуу хоолойгоо сонсохдоо 3 янзаар өөрийнхөө дуу хоолойг сонсгож байдаг юм аа. Нэгдүгürt би тэр тухай хаалцах хүсч. Нэгдүгürt Есүс Христ бол бурхны дуу хоолой. Би энэ талаар өсвөрийн кемптэр номлосон байна. Энэ жилийн өсвөрийн кемп маань Voice of God буюу бурхны дуу хоолой гэдэг сэдвээр өсвөрийн кемп хийгдсэн. Нэгдүгürt Есүс Христ бол бурхны дуу хоолой. Энэ дэлхийд илэрхийлэгдсэн бурхны дуу хоолой. Та бурхны дуу хоолойг сонсъё гэж хүсэж байгаа бол Есүсийг таньж мэд. Тэгвэл та бурхныг таньж мэдж байна гэсэн утгатай. Яагаад гэвэл Есүс Христ энэ дэлхий дээрх бурхны дуу хоолой болон ирсэн байна. Есүс Христийн ярьсан яриа, Есүс Христийн заасан сургаал, Есүс Христийн амьдрсан амьдрал, Есүс Христийн хандсан хандлага, Есүс Христийн хийсэн үүс энэ бүхэн нийлээд бурхны дуу хоолой байсан юм аа. Есүс Христийн түүх өөрөө бурхны дуу хоолой болон энэ дэлхий дээр цуурайдсан юм аа. Өнөөдөр бурхан хүн төрлөختөнд хандан дуу хоолойгоо сонсгодог. Тэр бол Есүс Христ юм аа.
Өнөөдөр бурхан хүн төрлөختөнд хандан ярьдаг. Тэр яриа бол Есүс Христийн амьдрал юм аа. Иохан номын 1-р бүлгийн 1-ээс 3-р ишлэгийг би тааш уншиж өгмөр байна. Иохны шинэ гэрээний Иохны 1-1-ээс 3-р ишлэл. Ингэж хэлжээ. Эхэнд үг байсан ба үг бурхантай хамт байсан агаад үг нь бурхан байв. Тэрээр эхэнд бурхантай хамт байсан. Бүх юм түүгээр буй болсон. Буй болсон юмсаас түнгүүгээр буй болсон юмс гэж нэгч үгүй гэж хэлсэн байна. Энэ Есүс Христийн тухай ярьж байгаа юм аа. Юу гэвэл Иохны 1-р бүлэг шууд Есүсийн тухай гэрчилдэг. Эхэнд үг байсан гэж. Бүх орчлын ертөнц бүтээгдэхээс өмнө бурхны үг байсан гэж. Тэр үг нь өөрөө бурхантай хамт байсан гэж хэлж байгаа. Тэр үг нь өөрөө бурхан байсан гэж хэлж байгаа. Тэгээ 2-р ишлэл дээр тэрээр эхэнд бурхантай хамт байсан юм а гэж хэлж байгаа. Энэ Есүсийг хэлж байгаа гэсэн үг. Тэгээд 3-р ишлэл дээр бүх юм түүгээр бий болсон гэж. Бурхны үгээр бий болсон. Тэр үг чинь өөрөө Есүс байсан. За тэгээд түүнгүүгээр бий болсон юмс гэж энэ дэлхий дээр нэгч байхгүй гэж хэлсэн байна. Тэгээ Есүс Христ энэ дэлхий дээр хүн төрлөختнийг аврахаар ирэхдээ Бурхны үг болон энэ дэлхий дээр ирсэн ба. Бурхан үгээ илгээсэн нь махан биеэр төрсэн Есүс байсан. Есүсийн махан биеэр амьдарсан амьдрал, Есүс Христийн бусдтай харилцсан харилцаа, Есүс Христийн мэрэгэн ухаан, Есүс Христийн хайр, Есүс Христийн сургаалууд, Есүс Христийн номлолууд, Есүс Христийн гайхамшгууд нь бүгдээрээ Бурхны хүн төрлөختөнд хандсан түүний амьд бөгөөд ариун үг нь байсан юм аа. Та Бурхны дуу хоолойг сонсохыг хүсэж байгаа бол та Есүс Христийг даг. Есүс Христийг дагж яана гэдэг чинь та Бурхны дуу хоолойг дагж яана гэсэн утгатай. Есүс Христийг та аврагч эзнээ хэмээн итгэж яана гэдэг чинь Бурхан надад хандаж ярьсан гэдэг та итгэж яана гэсэн утгатай. Бурхны дуу хоолойг таньж мэдээ гэж хүсэж байгаа бол Есүс Христийн амьдралыг судал. Есүс Христ таны оронд байсан бол яах байсан бэ гэж бод. Есүс Христ таны оронд байсан бол Есүс юу гэж хэлэх байсан бол? Есүс таны оронд байсан бол Есүс ямар шийдвэр гаргах байсан бол? Есүс таны оронд байсан бол Есүс ямар хандлагатай байх байсан бол? Та энийг бод. Тэгэд Есүсийг даг. Та Бурхны дуу хоолойг дагж байгаамаа. Та Есүс шиг амьдарч байгаа бол би таныг Бурхны дуу хоолойг дагдаг хүн гэж би хэлнэ. Хэрвээ та Есүсийг дуурайдаггүй бол, та Есүс шиг амьдрдаггүй бол та Бурхны дуу хоолойнд дуулуургүй байна гэж би хэлнэ. 1-р Коринт номын 11-р бүлгийн 1-р ишлэлдэр Илч Паул Коринтын итгэгч нарт хэлэхдээ би Есүсийг дуурайдаг шиг та нар намайг дуурай гэж хэлсэн байна. Паул өөрийгөө хэлсэн би Есүсийг дуурайдаг гэж хэлсэн. Тэгэхээр Есүсийг дуурайдаг намайг та нар бас дуурайгаач гэж хэлсэн байна. Бурхны дуу хоолойг дагна гэдэг бол Есүс Христийг дуурайна гэсэн утгатай юм аа. Амен. Есүс бол энэ дэлхийд ирсэн Бурхны амьд дуу хоолой болоо. Хоёрдугаарт бид Бурхны дуу хоолойг Самуэль шиг хэрхэн сонсох вэ? Хоёрдугаар Библи бол Бурхны дуу хоолой юм аа. Библи бол Бурхны дуу хоолой юм аа. Та Бурхны дуу хоолойг сонсохыг хүсэж байгаа бол Библи унш. Библи сур. Библийн ишлэгийг цээжил. Библийн үгийн дагуу амьдр. Библиэс суралц. Амен. Яагаад гэвэл Бурхан ариун сүнсээрээ дамжуулан онгод оруулагдсан иш үзүүлэгч дээрээ энэ үгийг хүн төрлөختөнд бичиж үлдээсэн. Библи бол Бурханы сүнсээр онгод оруулагдан бичигдсэн судар. Библи бол Бурханы үг. Библийг уншихдаа зүрхэнд чинь Бурханы дуу хоолой хэрхэн ярихыг та мэдрэх болно. Библийг унших үед та нэг дуу хоолойг сонсно. Тэр дуу хоолойг хөгжмөөр илэрхийлэх, аялгаугаар илэрхийлэх боломжгүй. Тэр дуу хоолойг хүний дуу хоолойгоор илэрхийлэх боломжгүй. Тэр дуу хоолойг таны хэн нэгний танд хэлж байгаа тэр хамгийн сайхан үгээр илэрхийлэх боломжгүй. Тэр дуу хоолойг та ерөөсө бусдад илэрхийлж чадахгүй. Гэхдээ тэр дуу хоолой бол энэ дэлхийн хамгийн гайхалтай дуу хоолой гэдгийг та өөрөө мэдэрнэ. Тэгээд багтаж ядна тэр дуу хоолойгоор. Тэгээд тэр чинь таны амьдралаас урган гарна. Тэр чинь таны амьдралаас үр жимс болон гарна. Тэр чинь хүмүүс хараад Самуэлийг Данаас Бершеба хүртэл бүх Израиль эзний иш үзүүлэгч гэж таньсантай адилхан таныг эзний хүн гэж таних болно. Амен. Библи уншаарай. Библиэд байгаарай. Амен. Манай бетанцсан чуулган харьцангуй биближүү цуглаан гэж ойлгож байгаа. Ер нь бол харьцангуй библик цуглаан гэж ойлгож байгаа. Яагаад гэвэл гişүүд нь харьцангуй цуглаандаа библитэйгээ ирдэг байхгүй. Гэтэл өөр цуглаанд очиод номлох юм бол Библи итгэгч хүн
сэлэмгүйгээ боддоо. Сэлэмгүй самурайгээ боддоо. Төсөөлгөө та. Самурай гэвэл ер нь юу гэж ойлгох вэ? Сэлэмтэй хүн л гэж ойлгоно үстэй. Эндээс сэлэмтэй хүнийг л хэлнэ үстэй. Эндээс сэлэмтэй хүнийг хэлнэ үстэй. Сэлэмгүй бол самурай гэж бид нар ойлгохгүй. Самурай гэвэл ерөөсөө самурайн сүнс бол сэлэм байхгүй ерөөсөө. Самурайн хамаг үнэт зүйл, хамаг одоо самурайн гол философи, самурайн ерөөсөө хамаг юм сэлмэндээ байдаг байхгүй юу? Тэр хүний сэлмэнтэйгээ харьцаж байгаа харьцаа, тэр хүний сэлмэндээ хандж байгаа хандлага, тэр хүний сэлмээрээ тулж байгаа тул энэ бүхэн тэр хүнийг самурай гэдгийг илтгэдэг. Тэгвэл яг үе адилхан. Итгэгч хүн гэдгийг юугаар мэдэх юм? Та бидний Библиэд хандж байгаа хандлага, Библиэтэйгээ харьцаж байгаа харьцаа, Библийн дагуу амьдрах амьдралаар харьцуул. Сүүлийн үед Библигүй итгэгч нар их олон болсон. Цуглаанд Библигүй ирдэг. Библи уншдаггүй. Тэгээд Библийн тухай бол зүгээр ингээ хүний ярьснаар л мэднэ. Нэг тийм түүх байдаг гэсэн мэдгүй. Пастор яриадсан хаач байдаг үлээ мэдгүй. Мэдгүй. Түү өөрөө олж мэдгүй хаач байдаг. Бүү мэд. Зарим хүн болохоор Библийн тухай бүр ингэж ярьдаг. Энэ Библи чинь байж та тийм ээ. Үг болгоно учиртай байдаг гэлээ. Тэгээд одоо ингээд гаргаад уншихад одоо ингээд босож гэр бүлийнхэнтэйгээ босож идэг тэгвэл яг ямар утгатай цаанаа ямар утгатай гэх ингээд бододдаг хүмүүс байдаг. Энэ үг болгоно утгатай байдаг гинлээ. Гэр бүлийнхэнтэйгээ гинэ. Энэ ямар гэр бүл вэ? Тийм учраас Библийг ойлгодог. Би та бүгдийг Библиэтэй байгаасаа гэж хүсэж байна. 2 дугаар Тимот номын 3 дугаар бүлгийн 15 16 дугаар эшлэгийг би таамагт уншиж байна. 2 дугаар Тимот 3-ын 15 16. Энэ дээр Библийн тухай ингэж хэлжээ. Бичвэр бүр Бурхны амьсгалснаар байгаа бөгөөд заах үе, зэмлэх үе, залруулах үе, зөвд чиглүүлэх үед тустай. Энэ нь Бурхны хүн чадамгаа аливаа сайн үйл бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм гэж хэлсэн. Хэлж чинь бичвэр бүр гэж хэлж байгаа. Бичвэр бүр гэдэг чинь энэ Библиэд байгаа 39 66 номыг хэлж байгаа шүү дээ. Энийг чинь бичээс гэж нэрлэдэг. Scripture гэж нэрлэж байгаа тийм ээ. Бичээс гэж нэрлэж байгаа. Тэгэхээр энэ бичвэр бүр юугаар байгаа юм бэ? Бурхны амьсгалснаар байгаа гэж хэлсэн маа. Бурхны амьсгал гэдгийг еврей хэлэнд руах гэж хэлдэг. Руах. Грек хэлэнд энийг пневма гэж хэлдэг. Пневма. Энэ Бурхны амьсгал чи өөр ариун сүнс байхгүй. Тэгэхээр Бурхны амьсгалаар дүүрсэн хүмүүс, онгод оруулагдсан хүмүүс энэ бичээсийг бичсэн юм а гэж хэлсэн байна. Тэгээд энэ бичээс маань юунд тустай? Бидэнд заадаг, зэмлдэг, сануулдаг, синхруулдаг, зөвхт байдал дотор биднийг чиглүүлдэг гэж хэлсэн байна. Тэгэхээр бид Библийг унших үедээ Бурхны дуу хоолойг сонсдог. Яг л Библи бол Бурхны үг. Тийм ээ? Тэгэхээр би түрүү хэлсэн. Есүс Христ бол Бурхны дуу хоолой гэж хэлсэн. Одоо 2 дугаарт нь Библи бол Бурхны дуу хоолой гэж хэлж байна. Есүс Библи хоёр хоорондоо салшгүй холбоотой. Угаасаа Есүсийн амьдрал өөрөө Библи юм чинь. Есүсийн үг өөрөө Библи юм чинь. Тийм учраас Есүс Библи хоёрыг хоёр тусдан салгаж ойлгож боломжгүй. Гэхдээ практик дээр би хоёр болгож ярьж байгаа та нарт. Тэгээ та нар бол энэ үнэндээ нэг л чул юмыг ярьж байгаа гэж би та нарыг ойлгоосаа гэж хүсэж байна. Яа тэгвэл Есүсгүй Библи гэж байхгүй, Библигүй Есүс гэж бол байхгүй. Бид Есүсийн амьдралыг судлыг Библиэс судлаа шүү дээ. Өөр хаанаас судлах юм? Бид Есүс яаж юмд ханддаг байсныг Библиэс сурна шүү дээ. Өөр хаанаас сурах юм? Тийм учраас Библи бол Бурхны дуу хоолой. Тиймээс Библиэтэй байгаарай. Цуглаандаа Библиэтэйгээ ирдэг байгаарай. Гэртээ Библийг уншдаг байгаарай. Зүнхэндээ Библийг хийгээд аваа явдаг байгаарай. Би 93 онд анх цуглаанд ирж исэн. Тэгээ тэр үед ингээд цуглаанд ингээд ороод ирчих. Хүн болгон Библиэтэй байсан. Тэгээ би ингээд Библигүй байгаад айгүй ичсэн. Ичтэл Библиэтэй байдаг юм биш хүмүүс чинь. Тэр үед. Тэгээд би энэ номыг чи хаанаас авах вэ? Яг бошоо шиг л тэдэртэй адилхан болохыг хүсчихсэн байхгүй юу? Яг бол нэг ямаараа би өөр байж харагдмааргүй байсан. Яг бол би яг тэдний нэг л юм шиг баймаар байсан. Тийм учраас энэ номыг чи хаанаас авах вэ? Дараагийн цуглаанд ирэхдээ мөнгө аваад цуглаан дээр зарж байгаа. За. Дараагийн цуглаанд ирсэн би мөнгө авчирч өгсөн. Маа найз урагшаа очсон. Эний мөнгө өгөө Библи авчраа надад нэг Библи авчирдаг гэсэн. Тэгээ би Библийг харж байгаа. Йоо за одоо нэг адилхан боллоо. Тэгээ би бустай яг адилхан болсон маа. Гэтэл одоо би Библиэд бас ганцаараа бусдаас ялгараад байгаа. Энд тэнд явахаараа би ганцаараа Библиэд цуглааны хүмүүс Библигүй 90-ад оны үед хүн болгон Библиэд байжээ.
Харин 2012 он гарснаар итгэгч нар Библигүй байх нь ердийн үзэгдэл болмоо. Болсон. Тэгээд одоо яах вэ? Энэ Библигүй л байдаг, явдаг ер нь бол тий. Тэгээд тэр зүгээр энгийн үзэгдэл. Тэгээд гар утсан дээр Библийг харна. За да харж итлэг чат ороод ирнэ. Дэн гэх нэг чат ороод ирнэ. Тийм ээ? Тэгжээтэл нэг лайк дарсан тэмдэгнүүд нь notification ороод ирнэ. Тэгмээр Библийг биш ингэж аймагта notification харан тайв аваа суучна. Тэгээд болоо. Өглөө оройныхаа чимээгүй цагийг Facebook-ээр хийнэ. Тийм ээ. Гэтэл нөгөө Facebook-тай холбоотой нэг юм гоё үг бас яваад байгаа шүү дээ. Seek his face, read his book гэж уншаад байгаа шүү дээ. Seek his face гэдэг чинь юу гэсэн үг? Түүний нүрийг ирж чаа. Read his book гэдэг чинь юу гэсэн үг? Түүний номыг унш гэж хэлээд байгаа шүү, тийм ээ. Тэгэхээр Библи бол Есүсийн Facebook. Есүсийн нүур ном. Та нар Facebook-ын дуртай бол Есүсийн Facebook руу ороод лайк дарал та нар. Энд дэр вау дарал та. Love хийлдэ. Би бол Есүсийн Facebook дээр бол зөндөөх юу хийцэн баг. Лайк майк дараад ингээд яатсан баг ингээд love map дараад ингээд улаан ногооноор ингээд зурсан баг. Энэ бол Есүсийн Facebook. Би бол Есүсийн Facebook-ын дээр Есүсийн комментууд дээр би зөндөө лайк дардаг. Би зөндөө love дардаг. Би зөндөө wow дардаг. Зөндөө дарж өгдөг би. Тэгээ би яадаг вэ гэхээр эндээс би ивэл авдаг. Харин өөр хүмүүсийн Facebook руу орохоор уур хүрээддэг. Тэгээд юу гэж асуумаар байдаг. Тэ? Би өрөөндөө ороод ирлээ ч гэх шиг тэ. Тэгээ юу гэж. Тэгээд 0 ороод гараад ирлээ. Яа гид сайхан болдог гэх нь холбог байх юм тэ. Зарим баг хүнтэй унтаж хөвцснээ бичих нь холбог байх юм. Тэгээ юу гэж. Есүсийн Facebook-ны найзууд нь байгаарай. Амен. Өдөр бүр энэ Facebook руу зочлоорой. Өдөр бүр энэ комментуудыг уншиж сураарай. Яагаад эн чинь Бурхны дуу хоолой юм шүү. 3 дугаарт. Та 3 дахь юм яриад дуусна. 3 дугаар. Бид хэрхэн Бурхны дуу хоолойг сонсох вэ? 3-т. Ариун сүнсийг сонс. Ариун сүнс Бурхны дуу хоолойг бидний амьдралд мэдүүлдэг. Ариун сүнс Бурхны дуу хоолойг бидний амьдралд илчилж өгдөг. Тиймээс ариун сүнсээр дүүрэн бай. Мөн ариун сүнс зүрхэн чинь ярьж байгааг сонс. Тийм ээ. Тэгээд ариун сүнсний дуу хоолойд доолгортойгоор амьдр. Амен. Амен. Ариун сүнс Бурхны дуу хоолойг бидэнд илчилж өгдөг. За бүгд хамтдаа Библиэс нэг ишлэл уншъя. Иохан номын 13 дугаар бүлэг. 16 дахь бүлэг уучлаарай. Иохан 16. Иохан 16. 13 дугаар ишлэл. Иохан 16-гийн 13. Харин үнний сүнс ирэхдээ та нарыг бүхий л үнэн өөд удирдана. Тэр өөрөөсөө биш, харин алив сонссон юмаа ярина. Ирэх зүйлийг тэр та нарт мэдүүлнэ гэж хэлсэн байна. Тэгэхээр үнний сүнс гэж хэлэхдээ энэ ариун сүнсийг хэлсэн байна. Ариун сүнс та нарын амьдралд ирэхдээ та нарыг үнэн рүү удирдана гэж хэлсэн байна. Тэгэхээр итгэгч хүний зүрх сэтгэлд ариун сүнс оршоод тэр итгэгч хүний амьдралдаа гаргаж байгаа шийдвэр аливаа алхам бүр дээр нь ариун сүнс тэр хүний үнэн өөд удирддаг. Есүс Христ рүү удирддаг. Бухны хүсэл юу болох вэ? Юу байдаг вэ гэдэг рүү тэр ариун сүнс тэр хүнийг удирдах идэг. Тийм учраас ариун сүнсийг та сонсох хэрэгтэй. Ариун сүнсний удирдамжинд та дуулууртай байх хэрэгтэй. Тэгээд тэр хэл чинь тэр өөрөөсөө биш харин алив сонссон юмаа ярина гэж хэлсэн байна. Ариун сүнс өөрөөсөө өөрийнхөө санааг юусоо ярьдаггүй. Ариун сүнс Бурханаас сонссон Бурханы үгийг л танарт ариун сүнс дамжуулна гэж хэлсэн байна. Тэгэхээр ариун сүнс бол Бурханы үгийг бидэнд дамжуулагч байхгүй өөрөө. Тэгэхээр ариун сүнс өөрийнхөө санаагаар юу ч бидэнд ярихгүй. Тэр зөвхөн Бурханаас сонссноо биднэрт дамжуулна гэж хэлсэн байна. Тэгээд цааш нь дараагийн өгүүлбэр дээр юу гэж хэлсэн мөгөл ирэх зүйлийг тэр та нарт мэдүүлнэ гэж хэлсэн байна. Ирж буй зүйлсийг ариун сүнс бидэнд илчилж өгдөг, мэдүүлж өгдөг гэж хэлсэн байна. Эзний дуу хоолойг сонсохыг хүсэж байгаа бол ариун сүнсэнд дуулууртай байгаарай. Би Христ итгэсэн энэ 20 хэдэн жилийн хугацаанд олон ч хүнээс Библийг сурч ялаа. Олон ч гадаад дотоодын найзтай. Тэд нар бүгдээрээ надаас итгэлээрээ туршлагатай хүмүүс. Тэд нар бүгдээрээ итгэлийн хувьд надаас өмнө минь хэдэн шат илүү явж байгаа хүмүүс байдаг.
Тэгээд тэдэртэй найзлаад нөхөрлөөд тэдний яриаг сонсож яхнаа. Би нэг зүйлийг тэдний ярианаас их олж мэдсэн. Тэрний юу вэ гэвэл чи амьдралынхаа шийдвэрийг гаргах үед заавал залбираарай. Эзний хүслийн дагуу шийдээрэй. Ингэж маш их зөвлөдөг тэр хүмүүс. Зөвлөж байсан. Одоо ч би тэдэртэй уулзах үед тэд нар тэгж хэлдэг. Тэгээд ариун сүнс эзэн хүсэж байна, ариун сүнс энийг хүсэж байна гэдгийг яаж мэдэх вэ гэж. Зүр сэтгэлд чинь амар тайван байгаагаар мэднэ гэж олон хүмүүс тэгж зөвлөж ирсэн. Олон хүмүүс Солонгос багш нар маань ч тэгж зөвлөж ирсэн. Америк авралын зар тараагч нар ч тэгж зөвлөж ирсэн. Тийм ээ, Европын одоо сайн мэдээ тараагч нар ч тэгж ярьж ирсэн. Тэгэхээр бүгдээрээ нэг зүйлийг хэлдэг. Юу гэвэл юу буруу, юу зөв бэ гэдгийг аяндаа сүнс өөрөө чиний зүрхэнд мэдүүлдэг юм а гэж тэд нар хэлж ирсэн. Гагцхүү чи тэрийг мэдхийн тулд чи залбирах ёстой гэж хэлдэг байсан. Чи залбирах тусам гүн гүнзгий залбирах тусам эзний дуу хоолойг чи ялгаж салгадаг болно. Залбирах тусам эзний сүнс чиний зүрхэнд юу гэж хэлж байгааг чи өөрөө аяндаа мэдрэх болно гэж. Заримдаа пастор дээр хүмүүс яг үзмэрчдэр ирж байгаа юм шиг ирдэг. Пастор, би яг яах вэ? Та яг хэлтээ. Тэг хүүхдээсэн бол баг ингэчмээр те. За шүсэ хэл энэ дэр. Төв. За баруун хойшоо нөө. Тэгэхээр нөгөө таач хэлдэг юу яадаг лам тамшаалж мэддэг тарлан бохоо шишдэг юу гэж нэг хэлдэг үлээ нэг. Яг үүндээ бид нар чинь одоо би чинь ч юм уу одоо юу гэдэг бид ч үзмэрч биш шүү дээ. Гэхдээ би тань нэг зүйлийг хэлмээр байна. Юу вэ? Та залбирах юм бол ариун сүнс өөрөө танд хүслээ илэрхийлэх болно. Мэдүүлэх болно. Заримдаа хүмүүстэй уулзж байхад ямар ч хариулт байдаггүй. Гэхдээ би зүрхнийхээ гүнд юу мэдэрдэг вэ? Энэ хүн илүү залбираасаа л гэж би мэдэрдэг. Яг үүндээ өөр хариулт надад байдаггүй. Гэтэл харамсалтай нь хүмүүс яг үзмэрчээс үг авах гэж байгаа юм шиг сонсох гэдэг. Яг яах вэ? За яг би яг баруун ирэх үү зүүн ирэх үү? Яг та тэрийг л хэлчих гэдэг. Үгүй. Би тэрийг мэдэхгүй. Та залбир. Бурхан өөрөө таны амьдралыг удирдана гэж би хэлмээр байдаг. Гэхдээ заримд нь би ингэж хэлэхээр гайгуунууд нь ойлгодог. Гайгүй болоогоонууд нь наач яг юу гэсэн үг юм. За бөөрөөгөө явъя дөө. Ийм биш. Ариун сүнс өөрөө биднийг чиглүүлнэ, удирдана. Эзний дуу хоолойг бидэнд мэдүүлнэ гэж хэлсэн байна. Тийм учраас бид залбирах хэрэгтэй. 90-ад оны үед миний амьдралд нэг юм явдал болсон. Манай аавын найз нь пошт ажилладаг байсан. Зүү тавьдаг юм дорны юм одоо ангаахын хүн байсан. Тэгээ 90-ад оны үед пошт очоод та пошуудад зүү тавьдаг гэсэн. Тэгээ тэр үед ингээд пошууд ингээд зүү мүү тавиулаад юм одоо юм дорны ангаах ухаан руу ингээд хуйларж исэн үеийн юм байна л да. Та Монголд 90-ад оны үед амьдрал хэцүү. Тэгээд тэр хүний хувьд болохоор ингээд пош гарцсан. Тэгээд тэр ингээд зүү тавьдаг ингээд визтэй. Тэгээд хийдэг. Тэгээд манай аавтай ярьж байгаад би хүүгийн чинь дагуулад явж болох юм гэд хэлсэн юм байна. Тэгсэн чинь манай аав бөөм баяр болоо хүүгээ одоо гадаад гаргаж ажил хийх гэдэг шүү дээ одоо. Бөөм баяр болоод одоо тэгээ юу гэсэн мэт миний хүү юу яа. Одоо тэгээд чи үүшүүгийн тамирчин. Тэгээд тэр хүн зүү тавина. Чи хажууд нь үүшүүгийн сэгсэж ийл. Тэгээ мөнгө олно гэх тийм. Тэгэхээр ингээд үүшүү зүү тавил тавир чи ингээд хослох гэдэг шүү дээ уул нь бол тэ нэг нь ингээд зүү тавил идгээгээд нөгөөх нь үүшүү заагаал нэг л тийм дорны одоо нэг тийм юмар л одоо ингээд тэр авийг л ерөөсө байлдан дагуулах гал мөнгө хийх гэдэг юм л да. Тэгээ чи яа. Тэгээд би үүшүүгийн тамирч байсан баг тухайн үед. Харин тухайн үед би залбирах тусам чимээгүй цаг хийх тусам Бурхан нэг зүйлээр миний зүрхийг маш их дүүргэжсэн. Тэрний юу гэвэл сайн мэдээний төлөө амьдрий. Чуулганы төлөө амьдрий. Бурханы хонин сүргийн төлөө үйлчлэе гэсэн ийм хүслээр Бурхан намайг маш их дүүргэжсэн тэр үед юу поош явах, юу тэр үүшөө мөшөө тэнд очиж зааж амьдрах ямар ч тийм бодол надад байхгүйсэн. Гэхдээ би айлын том хүү нэг талаар яваад ажил хийгээд гэр орондоо аав ээжтэй туслах ёстой. Тэр бол аав ээж минь бас буруу бас биш. Гэхдээ би ингээд тэр үед ингээд чимээгүй цаг хийгээд Библи уншаад цуглаандаа явах тусмал Бурхан ингээд миний зүрх сэтгэл дотор нэг тийм хүслийг маш их бадрааж ирсэн. Тэр нь юу вэ гэвэл сайн мэдээний төлөө амьдрий. Эзний чуулганы төлөө амьдрий. Эзний чуулганыг барьж усгахын төлөө би эзнэр хэрэглэгдээ, ашиглагдээ.
эзний иш үзүүлэгч болъё, эзний үгийг дамжуулагч болъё гэсэн ийм хүсэл мөрөөдлөөр бурхан намайг маш их дүүргэсэн байсан. Тэгээ би зөрчилдөжсэн. Тэгээ би аавдаа явахгүй гэж би бас хэлж чадахгүйсэн. За явъя даа л гэсэн. Тэгтээ би дотроо явмаарг байгаад байсан. Би энэ цуглаандаа яваад би Библи илүү сураад би сайн мэдээ тараагаад би бурхны үгийг дамжуулахад л би ер нь амьдралаа зориулъя гэсэн тийм хүсэл ерөөсөө энэ дотор маань ерөөсөө буцалж исэн маа. Тэгээ би эзний өмнө залбирсан. Эзэн минь үнэхээр та яг өөрийнхөө хүслээр намайг удирдаач. Таны хүсэл биш бол намайг битгий бош явуулаач. Би бош явахгүй гэж хэлэхэд надад хэцүү байсан тухай үед. Тэгээ би залбираасан. Нэг өдөр аав ээж хоёр маань уулзаад ярьж сууж хагаад шийдсэн маа. За хүүгээ бош явуулахгүй гэж шийдсэн. Тэгээд би ёо ашиггүй гэсэн. Тэр бол яг эзний хүсэл байсан байхгүй. Тэгээ эзэн тэр үүд хаалгыг хаагаад намайг энэ үлдээсэн маа. Хэрвээ би тэр үед бош гараа явсан бол мэдгүй одоо тэгээ ямар одоо хүмүүсийн ярьдаг те ямар багийг цогж явах юм байгаа юм те. Хүмүүсийн хэлдгээр гэж байгаа би хэлж байгаа шүү заяа. Ямар ч нөхөр цогж явах юм байгаа юм те. Нэг л их үүшүүгийн багш эсвэл дампуурц үүшүүгийн багш те. Тэгээ нэг мөнгө хийц тэнд нэг хүнтэй суус аюудаа салж нийлсэн нөхөр л явж байгаа те. Идэж угуусан нэг нөхөр бүтлгүүтцэн л нөхөр явж байгаа. Тэгээ Монголдо ирсэн одоо тэгээ яах вэ мэдгүй одоо тэгээд ингээл явж. Харин эзэн миний хувь тавилан аварсан. Яг би эзний хүслийн дагуу шийдсэн учраас эзэн намайг ивэсэн. Тэгээ би хүн болгоныг би энэ жишээг ярьснараа би хүн болгоныг пастор болох хэрэгтэй гэж хэлж байгаа юм бишээ. Гол нь та эзний хүслийн дагуу амьдрах хэрэгтэй. Тэр танаас юу хүсч таныг яаж удирдах чинь тэрний дагуу та амьдрах хэрэгтэй. Тэгвэл тэр хамгийн аз жаргалтай амьдрал байдаг. Тэр бол хамгийн сэтгэл хангалуун амьдрал байдаг. Тэр бол хамгийн одоо дүүрэн сэтгэл дүүрэн амьдрал бол тэр байдаг. Таныг би тэгээсэ гэж хүсэж байна. Эцэст нь олон жилийн дараа Самуэль ямар хүн болж өөрчлөгдсөнийг Библиэд дүгнэхдээ Самуэлийг өсөж торноход эзэн түүнтэй хамт байж түүний үгнээс нэгэн ч хөсөр хаягдсангүй. Самуэлийг эзний иш үзүүлэгч мөн болохыг Данаас Бершеба хүртэл Израиль даяар мэдэв. Эзэн Шилод үзэгдэж байсан бөгөөд Шилод өөрийнхөө үгээр өөрийгөө Самуэльд илчилсэн юм а. Ийхүү Самуэлийн үг Израиль даяар тархав гэж хэлсэн маа. Таны амьдралыг эргээд дүгнэхэд яаж дүгнэх бол тийм ээ? Тэр бол үнэхээр эзний ариун сүнсээр дүүргэгдсэн, эзэн доолгортойгоор өөрийнхөө амьдралыг зориулсан, эзний үр жимсээр бэлгсэн, эзний даалдагч байлаа. Эсвэл одоо эзнээр өрөөгдсөн нэгэн байлаа гэж. Хэлж ин Самуэль өсөж торноход эзэн түүнтэй хамт байсан юм а гэж. Яагаад гэвэл тэр эзэн доолгортой байсан юм чинь. Тэр эзнийг дагдаг байсан юм чинь. Тийм учраас эзэн түүнтэй хамт байсан. Яагаад Эли болон түүний хоёр хүүтэй бурхан хамт байгаагүй? Яагаад гэвэл тэр бурханы дургүй юмыг дандаа хийдэг, амьдардаг байсан. Тэд нар гимшдэггүй амьдардаг байсан юм чинь. Эзний сүнсээр өсөж, эзэнд үйлчлцгээе бүгдээрээ. Залбирцгаая. Агуу учид бурхан минь та өөрийн хайртай хүүхдүүдийг удирдаач. Яг Самуэлийг удирдсан шиг. Яг Самуэлд үгээ хэлсэн шиг. Самуэль таныг гэж мэдэхгүй байсан. Яг өнөөдөр өмнө шиг таныг гэж мэдэхгүй байгаа олон хүмүүс бидний донд байгаа. Харин өнөөдрийн сургаалаар дамжуулан Эли Самуэлд эзэн минь би энд байна, айлдаж хайрл гэж хэлсэн. Тэр үгийг та өнөөдөр энд байгаа хүмүүст мөн энэ дэлхийд даяар байгаа өөрийн хайртай хүүхдүүдэд тэр аргыг та зааж өгсөн гэж би итгэж байна. Тийм ээ, эзэн минь таны хүүхдүүд таны дуу хоолойг сонсож танд үйлчлэх болтугай. Таны дотор бид өсөхийг хүсэж байна. Есүсийн нэрээр залбирлаа. Амен.